Улаанбаатар хотын түүх гэдгээ задлж ярив. За тэгээ. Ер нь яг өнөөдрийн Улаанбаатар хотын түүхийг ярил халахын өндөр гэгийн одоо анх дугаар богд Жавзан дамтай энэ холбогдно. 1639 онд анх одоо халахын өндөр гэгэнийг энэ одоо Өвөрхөнгай аймгийн нутагт байдаг Ширээ цагаан нуур гэдэг газар одоо халахын өндөр гэгээнээр залаад тэгээд тэндээ шар бүсийн хот гэж байгуулад тэгэж одоо даншиг наадам хийгээд ёслол үйлдсэн. Тэгээ энийг бол одоо Улаанбаатар хотын үүсэл гэж одоо манай эрдэмтэд үзээд идэг юм байна. Тэгэхээр энэтэй холбоотой дахиад нэг хэдэн асуулт гараад ирж байгаа. Өнөөдөр ер нь би асуугаа явчихгүй. Би зүгээр сонсоод гэж. Юу нэгдүгээрт Эрдэнэзүү гээд одоо халахын шашны хамгийн том хийд хамгийн анхны хийд байхад хажууханд нь тусад нь өргөө байгуулдаг нь ямар учиртай юм. Тийм ээ? Яагаад одоо богдод тэгж өргөө байгуулж өгсөн юм. Тийм ээ? Хэрвээ одоо жишээлбэл богдыг Эрдэнэзүүд нь залтсан бол магадгүй одоо манай улсын нийслэл Эрдэнэзүү буюу өнөөгийн хар хорин байх нь биш үү? Ер нь Монголын нутаг дээр байсан нүүдэлчин улсуудын нийслэл бол ер нь их ихтэй орхны хөндийж штэ. Уугрын Балгас тэнд байгаа. За тэгээд Эрдэнэзүү тэнд байна. Хуучин уугрын юу тий хар хорин хот маань эзэнт Монгол хөрний нийслэл хар хорин маань тэнд байна. Ер нь бол тэнд баймаар юм шиг. Тэгсэн чинь нөгөөдөг чи явсаар гол өнөөдөр энд алтан дэвшин хүндэд ирээд байршсан бас ямар шалтгаантай ингээд энэ хэд хэдэн асуулт гарч ирэх болж байгаа юм л да. Тэгээ энийг одоо ойлгохын тулд өндөр гэгэн гэж юм блэ. Яагаад тэр хүн одоо тэр Ширээ цагаан нуурт юу өргөмжлөгдөж байгаа юм бэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй болж байгаа. Тэгээд ирэхээр зэрэг энэ хин Лүндэ Жансангой надаа нэг түүх ярьсан өөрөө өөрөнгөө унштай. Тэгээ тэнд өвгөн сувраг гэж газар байд юм байна л да. Тэр нь бол өндөр гэгэний төрсэн газар гэж байгаа. Тэгээ тэр газар дээр өндөр гэгэний төрхөөс өмнө Автай сайн хаан Эрдэнэзүүг байгуулах гэдэг ингээ газар үзээд явж исэн юм байна. Тэгээ тэр өвгөн сувраг байгаа газар дээр анх хоёр энтхэгийн азартай таарад азар гэж одоо манайхан тэмдэглэсэн байгаа. Тэр бол Ачарья гэж одоо хинди хэлээр бол хувилгаан гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг хоёр энтхэгийн буддийн хувилгаантай Автай сайн хаан тэнд таарсан юм шиг байна. Монголын газар нутаг дээр. Монголын газар нутаг дээр одоо тэр нь Өвөрхөнгай аймгийн 900 сүмийн нутагт байдаг нутаг байхгүй. За тэгээд тэнд таарад тэгээд тэр хоёр азар Автай сайн хаанд бол юу Эрдэнэ хийд байгуулах газар бол энэ бишээ өөр газар зохимжтой. Энд бол танай шашны төргийн байна гэсэн. Ийм томогтой байна л да. Тэгээд 1634 онд Жавзан дарнтын хувилгаан гэдэг одоо төвд хувилгаан Монголын нутаг дээр байж байгаад нас орсон. За энэ Жавзан дарнтын хувилгаан гэдэг нь юу юм гэхлээр төвдөө Жононгийн урсгал гэж одоо бас тэр үед чинь төвд чинь Улаанбаа шар гэдэг ингээд олон урсгалуудын хооронд тэмцэл болж исэн үе. Тэрэнд дээр бас нэг өөрийн нэг урсгал бий болгоод Жононгийн урсгал гэдэг ингэж исэн хүн баггүй одоо цам мужийн хувилгаан юм шиг байна. Тэгээд одоо манайхын цогтойж киног сайн мэднэ тий нөгөө цогтойж давхиж ороод гүүш хаантай байлдаад л тий. Тэн дээр юу Ирэнчингуй зохиолын бичгтээ тухайн үеийн үзэл сурталтанд тааруулаад тэр нөгөө улаан шарын тэмцэл байсан гэдгийг орхиод тэгээд нэг улаан малгайт гэдэг нэг хүн гараад байгаа шүү дээ. Түүхэн дээрээ тэр улаан малгайт байдаг байхгүй. Гэхдээ тэр нь улааны шашны хутагт Равжин хутагт гэж хүн байсан. Тэрийг нь сайхан Монгол ард болгоод дүрслээд тэгээд цогтойж маань шарын шашны эсрэг тэмцээн явчихж байгаа байхгүй. Тэр тэмцлийн үеэр цам мууж бол нөгөө улаан талд нь орж тэмцэлдээд тэгээд дарагдаад гүүш хааны сэрэгт төвдүүд нь дарагдаад тэгэнгүүт нөгөө цам мужид одоо цангийн хаантай их холбоотой байсан энэ Жавзан дарнтын хувилгаан бол Монголын нутгаар цугтаагаад ирсэн юм байна л да. Тэгээ энд байж гад нас орцсон. Тэгээд нас барахт нь одоо өндөр гэгийн зан базар маань олдсон цаг хугацааны хувьд олдсон болж таарч байгаа.
Тэгээ Гомбодорж Түвшээд хаан бол тэр үед мэрэгэн санаа толгоонд нь төрөөд ер нь бол тэр үед бид нар нэг юм бас нэг ойлгох хэрэгтэй юм шиг байна. Ингээд энэ тентгүү хувилгаан гинт төрж эхэлж байгаа. Одоо хамгийн эхлээд 1622 онд Говийн ноён утагт анх бий болж байгаа. Говийн ноён утагт бол улааны хувилгаа. Нөгөө тэр үеийн монголчууд бол нөгөө төвдийн шашин гэж бодоод байгаа болохоос биш аль нь шар юм аль нь улаан юм мэдэхгүй. Тэгэл ирсэн нөхрийн энэ мундаг лам байна гэл дагаж шүтэл тэгэл ингээ яваад исэн учраас нэг газар шарын нэг газар улааны гэд ингээд янз бүрийн байдлаар нөгөө урсгал тархаж эхэлсэн юм байна л да. За тэгээд өндөр богдыг төрөхөөс өмнө 1631 онд Хотгоодын Алтан хааны хүүг жалхан сутагтаар бас одоо тодруулсан бас улааны. Ийм үйл явдлууд болж исэн байхгүй. Тэгэхээр зэрэг Гомбодорж Түвшээд хаан Шолоо Сэцэн хаан хоёр хоорондоо ярьсан болов гэж надад бодогдоод байна. За ер нь ингээд энэ хувилгаатууд энэ тэнд гараад ирлээ. Тэгэхээр зэрэг одоо нөгөө Монголынхоо нэгдмэл байдлыг хангахын тулд нэг одоо энэ дээдлийн нэг хувилгаан гаргах хэрэгтэй байна гэж. Тэгсэн тэр үед нь Жавцан дарамтын хувилгаа Монголын өвдөгт байж байгаад бурхан болчихгүй. Тэгэхээр зэрэг одоо энэний чинь хойд төрөг одоо тодруулна гэд. Тэгээ Гомбодорж Түвшээд хааны хатан ханд жамц хөл хүнд үйсэн. Тэгэнгүүт нөгөө Автай сайн хааны үеийн домгийг нөгөөдөл чинь санангуудаа нүүж очиод тэр өвгөн суврах гэж одоо байгаа газар хан жамц хатныг авчиж байлгаж байгаа тэнд нь төрүүлсэн баг. За эндээс нэг сонин үзэгдэл гарч байгаа. За тэгээд нөгөө өндөргийг яг төрчдөг юм байж тэгээд нөгөөдөг чинь жинхэнэ нэр нь юу Эфес төрсөн нэр нь иш төрж штэ. Тэгээд нөгөө хүүхд чинь ингээд зүүн хойшоо л яваад идэх хүүхд байсан гинэ. Энэ бол домбог шүү. Лүндээжин сонгоо надад ирсэн домбог. Тэгээ зүүн хойшоо яваад харна нөгөөдөл нь нөгөө гигэнт нь одоо тэр чинь шарын шитний тэргүүн болно гэд үзсэн байж байгаа штэ. Ийшээгээ яваад байна гээл араас нь дагаал гэрээвэрэл яваадсан баг. Тэгж явсаар байгаад нөгөө хүүхд чинь Ширээ цагаан нуурын дээр очиод тэгэд Ширээ цагаан нуураасаа ийш тийшээ явгаа болсон гэсэн юм домбогд. Тийм учраас өндөр гэгэний чинь анх заалгахдаа одоо энэ Ширээ цагаан нуур гэдэг газрыг одоо юу сонгож өөрөө гэгэнтэй өөрөө сонгосон учраас гэж ингэж яаж байгаа. Хоёрдугаарт яагаад Эрдэнэцүүд залахгүй байгаа. Эрдэнэцүүд чинь тэр үед улааны шишний одоо ноёрхсон хийд байсан байхгүй. Тийм учраас зориуд одоо өндөр гэгэнд шар бүсийн хот гэж одоо гадуур нь шар очлогтой гэрүүд барьж энэ бол шарын шишний тэргүүн болох юм аа гэж бэлэгдэж тэгж одоо тусгайлан хот барьж өгч штэ. Ийм үйл явдлууд болсон юм домогтой байгаа юм л да. Эрдэнэцөг хийдэд бол одоо өндөр гэгэнийг залаагүй гэдэг нь үндэслэний зөвхөн шашны үндэслэл. Тэр таны хэлээд байгаа өргөө гэдэг нь ямар утгатай тийм улс төрийн төвчин эсвэл нийслэл гэдгийн өөр нэг юм монгол нэршил утгаар өргөө гэдгийг хэлээд байна уу? Гэхдээ ер нь өргөө орд гэдэг чинь монгол үг шүү дээ. Одоо тэгээд энэ бол өндөр гэгэний өргөө гэдэг. Нэрээ гэгэн гэдэг цолын бас нэг хэлэх ёстой. Юу гэвэл мань хүний чинь одоо ингээд халахын 7 хошуу нэгдээд энэ галдан туслагчийн эрдэнэ эрэхтэр ингэсэн байгаа. Зан узрыг 5 сүүдэртэй байхад нь 5 настай байхад нь 7 хошуу халахчууд бүгдээр анх залж Ширээ цагаан нуур хэмээх газар гэгэн хэмээх цол өргөмжлөөд шар бүсийн гот өргөж ширийн суулгаж эрхэмлэн дахивэ гэж. Эний чинь нөгөө далаалан бүлээн ширэг байгаа шүү дээ. Энд чинь Түвшээд хаан өөрөө мэдээд өргөчч юу одоо хутагтаар залчлаа шүү дээ тий. Тэгэнгүүт энэ хүн чинь нэг цол өгөхтэй болж байгаа байхгүй. Тэгэнгүүт Сэцэн хаанд ч бол далаалан гэгэн Сэцэн хаан гэсэн цол өгсөн байсан. Тэгэнгүүт нь мань хүн өөрийнхөө нэрний гэгэн гэдэг үгийг аваад зан газарт өгчөж байгаа байхгүй. Тийм учраас монголчуудын дунд өндөр гэгэн гэж. Өндөр гэдэг нь тэр хүний нурууны өндрийн тухай асуудал биш. Энэ одоо авгаа том гэсэн агуулга явж шít. Тэгээд энэ чинь 1650 он хүртэл одоо нөгөө хутагтаар хүлээмжшөрөгдөөгүй байсан учраас 10 жил энэ чинь ингэж өндөр гэгэн гэж ярьсаар гоод монголчуудын дунд өндөр гэгэн гэдэг нэршил нь тогтсон баг. 1639 онд одоо маний үнийг
өндөр гэгээ ингээд залчлаа шүү дээ тий. Тэгээ 1650 он хүртэл далаалан бүлэмжшрэхгүй байгаа. Тэр юутай холбоотой байна гэхлээр зэрэг эн чинь нөгөө жононгийн урсгалын Жавзан дарамтын хувилгаан гэд зарлагдчихлаа шүү дээ. Тэгэхээр жононгийн урсгал чинь бас шарын урсгалаас жоохон өөр. Тийм учраас далаалан бол жоохон хараад байсан баг. Энэ ер нь яах нь вэ гэдэг. Тэгээд 1649 онд 15-тай болсон хойно гэсэн үг шүү дээ тий. Евро төвдөд одоо зан базар маань очиод тэгээд далаалан бараалгаад тэгээд далаалан бол шарын хэсгийг дагаж явах юм бол одоо чамайг зөвшөөрнө үгээд тэгээд тэгнээгээд одоо зан базар ванчин богдож хаваар ороод тэгээд мань хүнийг бол за энэ бол халахын богд Жавзандаа бутагт мөн байна гэж ингэж хүлээн зөвшөөрсөн байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бас тэр хооронд чи их хугацаа орсон баг. За Гээгцэн түүх подкастын нэг одоо үзэгч сонсогчдод хүргэдэг нэг концепт байгаа. Тэрийг надаас мартчихсан явж байна. Тэр нь болохоор тухайн үеийн нөгөө түүх нөхцөл байдал бүс нутгийн үед одоо монголчуудын байр суурьнаас одоо харьцангуй манж дэжлэгдээгүй иршилд ороогүй байсан үе байх тийм. Тэгээд тэрийг нэг тодорхой болгоо. Тэгээд түүх нөхцөлөд тодруулахгүй болохоор шууд Улаанбаатар хотын түүх өдрөө шууд шургаа орчихгүй болж өгөхгүй. Зөв. Одоо эн чинь өндөр гэгийн төрөөд өргөмжлөгдөө тэгэхээр 1630-аад он байна те. 1630-аад он гэдэг чинь Монголын зүүн талд манж хүчрхэгжээд өвөр Монголыг одоо иргэшээлдээ оруулж байсан үе. Өвөр Монгол бол 1636 онд манжи иргэшээлд орсон шүү дээ. Одоо энэ хүнийг дөнгөж төрөөд юугаар гэгээнээр өргөмжлөгдөх үед өргөмжлөхөөс жоохон манжи иргэшээлд орчиж байгаа. Зүүн талд нь зүүн гарын хаант улс. Биш баруун талд нь зүүн гарын хаант улс хүчрхэгжээд за ингээ галдан боших тэнд хаанаар суухад эхэндээ бас нэг Синг хаанаас хойш нэг жоохон бодлонтой үе таарсан юм уу. Тэгээ өөрөөр хэлбэл гэтэл халах Монголоо аваад үзэх юм бол халах Монгол бол Засагт хаан, Түшээд хаан, Сэцэн хаан гэсэн 3 хануудтай. Энэ ханууд гэдэг бас их төвөгтэй асуудал болж байгаа. Хэдэн ч ингээ уулын том ноёдууд байсан. Тэгээд одоо хамгийн түрүү Түшээд хаан очиж далайламаас Түшээд хаан гэдэг цол авчиж байгаа. Тэгэнгүүт Сэцэн хаан би хоцрохгүй гэдэг дахиж очингууд нь гэгэн Сэцэн хаан гэдэг цол өгөөд тэгээд Засагт хаан дахиж очиод Засагт хаан гэдэг цол аваад бас эн чинь ингээд биднийгээ 3 хуваахад төвдүүдийг нөлөөлсөн болж таарж байгаа байхгүй. Төвдүүд чинь бас нэг бидний дундаа тоглоом хийгээд нь шүү дээ. Тэ? Тэгээ Монголын цэргийн өвчийг ашиглаад цогтойж дайрж орж ирэнгүүт нь хотгоодын хойд зөлгөө хошуудын гүүш хааныг оруулж ирээл гэх мэтэр ийм тоглолтууд бас яваад исэн үйл дээ. Тийм. Тэгэхээр тухайн үед дахиад төвд бол хин нэгний хэрэгжил байгаагүй бие даасан. Монгол бас бие даасан. Энэ хоёрын хооронд нэлийн харилцаанд ордог. Тэгээ зөрчилдөө нэг татаж оролцуулдаг юм үйл явц байсан. Төвд болвол ер нь Дүрбайх гүнш хаанаас хойш бол хошууд хэрэгжилд орсон. Үнээр дээр төвдийн хаан нь бол хошуудын хаадууд байсан. Яг мэдээж одоо төвдийн төрийн тэргүүн бол Далайлам байсан гэх юм да Далайлам ба түүний засгийн газар. Тэгвэл түүний Батлан хамгаалахын сайд нь хошуудын хаан ийм үе байсан л да. Тэгээд нөгөө монголчууд шарын шишинд их одоо шарын шишин гэж би бас алдаатай яриад байна. Буддийн шишин гэж яриад та тий. Буддийн шишинд ингэж орж исэн үе учраас ийм нөхцөл байдал үүсмээс хоёрдугаарт би түр улаан шар гэж яриад байгаа нь нөгөө төв дотроо улааны урсгал, шарын урсгал гэдэг ингээд хоёр урсгал төвдийн хэд хэдэн мужууд ингээд хуваагдцсан. Тэгээ хэн нь одоо голлох юм бэ? Хэн нь одоо тэр төвдөө ноёлох юм бэ гэдэг тэмцэл явж исэн үе байхгүй. Тэгээд тухайн нөхцөл байдал тэгээд аль хэдийн Далайлам гэдгийг одоо нэр нь өөр монголчуудын өгснээр байна. За дахиад Монголын шашны тэргүүн богд гэдэг төвд нэртэй бас л их гэсэн үг. Далай гэсэн утгатай. Ингээд ийм шашны харилцаанаас гадна бас улс төрийн бусад нэм нарийн харилцаанд орсон байсан үе юм шүү дээ. Тийм байсан гэсэн үг. Хоёрдугаарт бас манай Монголын дотоод улс төрт шашин их нөлөөлөх үр гүйцэтгэдэг болсон байсан гэсэн үг байхгүй. Яагаад энэ 1600-аад оны үед энэ олон утга хувилгаадууд төрөөд эхэлж байгаа гэхэлэр Монголын ноёдууд чинь ханууд чинь бас харж штэ тий.
хүн амын ихэнх хэсэг нь энэ шашинд орчлоо. Тэгэхээр зэрэг одоо энэ хүн амаа нэгтгэн өөрийнхөө гар дор захирахын тулд би бас одоо ингээд хотог тоглоодуудыг тодруулж тэднэр нь энэ миний ханы засгийг дэмжих ёстой маа гэдэг бодлого давхар явж байгаа үед харж байгаа байхгүй. За ингээд 1639 он халахын 7 хошуу гэдэг нь дөрөвний дахиад нөгөө юунаас чинь дахиад нэг юм англи гараад ирчлээ. Нөгөө хан Түшээд хаан хангийн аймагаас. Тий. За 7 хошуу гэдэг нь бас тухайн үед аль хэдийн байсан гээд зөвхөн халахын өрөөнд байгаа. Тэгэхээр зүүн гарын хаан тустай холбоотой тэр нийслэл ба төв улс төрийн харилцаанууд нь дахиад тустай болох нь шүү дээ. Тэгэнтэй яг гэвэл эн чинь нөгөө юу 7 хошуу халах гэдэг маань гэрсэн жалаар хунтайчд өгөх захируулсан 7 хошуу гэлж байгаа. За тэгээд тэр 7 хошуу халах гэдэг яг тэр чинь нөгөө нэршил үлдсэн. Тэгэл дараа нь тэр чинь нэг хошууны ноён бас нэг хэдэн хүүхдтэй нэгэнгүүд нутаг тасалж өгвөл ингэсээр угаад энэ 1630-40 оны үед бол бараг 30-аад хошуу болчихсон байсан үе. Тэгтээ одоо нөгөө хуучин нэршлээ хадгалаад 7 хошуу халах гэж. Тэрнээс гадна дахиад 5 хошуу халах. Одоогийн Өвөр Монголын нутагт байгаа шүү дээ нөгөө Алшаа өргөө хичлээ. Тэгээд энэ 7 хошуу халах чинь ингээд нэг нэгдмэл одоо юу гэх юмдээ бас дахиад конфедерац маягаар оршин тогтноод энийх нь улс төрийн төвөнд Түшээд хаан яг хамгийн том аймаг нь тэгээд Сэцэн хаан, Засагт хаан хоёр нь одоо нөгөө Түшээд хаанаа түшиж оршин тогтнодог бие биендээ тусалдаг. Тэгвэл Засагт хаан нь бол цаашаага ойрдтой одоо хилж байгаа тэрнийхээ нөлөөнд үе орж баруун талын зодооны их сурвалж бас нэлээд болдог. Сэцэн хаан бол харьцангуй бас гайгүй. Гэхдээ Сүндийн Тэнгис хаан энэ төргээд тэндээс юу одоо өвөрлөгч хошуунуудаас нүүж ирж исэн улсыг татаж аваад тэрнээсээ болж бас хөрхөн маргаан байлдаан болж исэн. Бас ийм түүхтэй л дээ. За тэгээд 7 хошуу хамтраад гэж байгаа юм. Ширээ цагаан нууран дээр их дан шиг наадам хийсэн гэж байгаа. Тэгэхээр наадам монголчууд угаасаа наад гэлээсэн юм. Тэгээд их дан шиг гэхээр яадгийн. За энээс цаашаа тэгээд үйл явц хэрхэн өрнөж ийн гэдэг. Тэгээ одоо дан шиг гэдэг бол төв дүгштэй. Батаршил өргөх гэж одоо манайхан орчуулад байгаа шиг манай сүм хийдийнхэн маань. Ер нь бол урт наслахын ерөөл дэвшүүлж байгаа л наадам байхгүй. Тийм учраас халахын 7 хошуу нийлж дан шиг наадам хийвээ. 7 хошуу дан шиг наадам гэдэг нь бол богд одоо Жавцсан утагт маань урт наслах болтугай гэж одоо бүх нутгийн халахын бүх нутгийн хүмүүс ирээд нийлж наадам хийгээд ерөөл айлтгаж байгааг илэрхийлж байгаа. Тэр утгаараа бол одоо Улаанбаатар хотыг анх үүсгсэн гэж яригдж байгаа 7 хошуу дан шиг наадам гэдэг маань халахын наадам болж одоо тогтносон гэх юм уу да. Улаанбаатар хотын анхны нэрийг Жавцсан дамбын хүрээ гэж шууд тодорхойлж болох уу? Өргөө. Би бол одоо яг хүрээ бас шүү. 1921 оноос өмнөх үеийн өргөөний үе, хүрээний үе гэж хоёр ухстай гэж хараад байгаа. Өргөөний үе гэдэг маань одоо ингээд Жавцсан дам утгтын өргөө биш үү? За тэгээд тэр утгтын өөрийнх нь амьдэрдэг өргөө гэрн байна. За мэдээж сүм гэр байгаа. За тэр утгтын дэрэгдийн хоол хүнсийн зохицуулж яадаг. Одоо тэр лам нар нь амьдарч яадаг гэдэг ингээд нэг тодорхой тооны гэрүүдээс бүрдээд тэгээд энэ бол өргөө байхгүй. Тэгээд энэ өргөө бол яг л нөгөө халахын бусад ноёдуудын өргөө шиг нүүдэлдэг. Ийм өргөө байсан байна гэж. Тэгээд дараа нь 1700-аад оны дунд үеэс эхлээд нөгөө өргөөч нь модон сүм хийдтэй болж эхлээд. За тэгээд нөгөө олон хүний төвлөрөл бий болохоор тэрийг дагаж зах зээл бий болоод зах зээлийг дагаж худалдаачид цуглараад за тэгээд ингээд энгийн ардууд нийлж суугаад ингээд болоод ирэхээр зэрэг хүрээний үе гэж хоёр хувааж үзэх систем байна гэж хараад байна. За тэр англи руу ингээд наривч орохоос өмнө дахиад нэг зүйл тодруулах нь 1639 онд халахын хотогтаар тодруулсан гэдэг чинь нөгөө 7 хошуу эсвэл 30 хошуу нийлээд конфедерас нийлээд шашны тэргүүнээ тодорхойлоод байна уу? Эсвэл бүр төрийн тэргүүнээр одоо ингээд нэг хүнийг аль биесээр хүлээмжшүүрээд байна уу? Энэ эсвэл салгаж ойлгох уу? Салгаж ойлгох л доо тэр үед чинь мэдээж чинь нөгөө секуляр засагийн эрх нь бол нөгөө Түшээд хаанда, Сэцэн хаанда
засагтаанда байна шүү дээ. Шашны тэргүүн гэсэн агуулгаар бол одоо өндөр гэгэнийг залж энийг одоо Монголын шашны тэргүүн болгож байгаа утгатай юм болж байгаа юм. Юу жалхан цутагт нөгөө төрүүлээд дулааны утгад болоод өрцсөн гэдээсэн шүү дээ. Хоёрдугаар жалхан цаас эхлээд жалхан цутагт бол шарын номыг одоо дагнаа гэж одоо тангараг өргөд тэгээ жалханц чинь одоо богдын дараа нь ордог утгад болсон байх жишээ юм. Тэгээ эн чинь ингээд манайх нэг тийм хоёр захиргааны тогтолцоотой болж эхэлж байгаа. Нэг нь бол одоо хар захиргааны хар тогтолцоо гэх юм уу да. Ноёдууд тий аймгийн хан түүний дор байгаа хошуу ноён, хошууны дор байгаа одоо сум юм занг тий. За тэгээд одоо арганы даргач гэдэг юм уу. Цэвэр төрийн захиргааны бүтц. Төрийн захиргааны бүтц. Нөгөө талдаа богд Жавзан дам хутагт за түүний дор байж байгаа баруун Монголд гэж ярих юм бол жалхан цутагт, зүүн Монгол гэж ярих юм бол Егүүзэр хутагт. Тэгээд одоо төв халах руугаа ирэх юм бол Манчар хутагт гэдэг юм уу. Энэ том хутагтууд. За тэгээд тэрний доор нь ингээд эхлээд нөгөө тамгатай 13 хутагт. За тэгээд тэрний доор нь тамгагүй хутагт товлгаадууд, сүм хийдүүд гэдэг ингээд шууд одоо төрийн захиргааны бүтцийн хажуугаар шашны бүтэц явж эхэлж байгаа байхгүй. За өргөөний үе гэхээр таны цаг хугацааны үед хизээ хугацааныг хамруулах одоо та юу баг шинэ онол төвшүүлээд байгаа юм шүү. Юу англи хийж байгаа юм. Өмнө байгаа эсвэл байсан англиг юу цаг хугацааны үйлчлэлийг яриад байгаа юм. Үгүй энэ хин дөгөрсөрөнгөө ном, ичн нуруугаа ном энэ төр бол ерөнхийдөө тэгж хуваацсан байгаа. Энэ өргөөний үе ба хүрээний үе гэж. Өргөө гэдэг чинь ингээд нэг хүмүүсийн амьдрал хэдэнгээр болох гэдэг шүү дээ. Хүрээ гэдэг чинь тэр өргөөг тойроод ингээд хүрээлээд бүр олон бүтэц үүсэж байгаа гэсэн санаа л баггүй. Тийм учраас өргөөний үе гэдэг нь бол ерөнхийдөө бас нэг тийм 1000 би бол 1730-аад он хүртэл өргөөний үе гэж хэлмээр байгаа. Ер нь бол яг тэгвэл нэгдүгээр их хол нүүж байгаа. Их хол нүүж байна гэдэг чинь нөгөө нүүхэд амархан байна гэсэн үг шүү дээ. Цомхон байна. Тий, цомхон байна, гэрүүд голцоо байна, тий. Тэгээ алс нүүж болж байна. Хүрээний үе болоод ирэнгүүт нүүдэл хүнд болоод модон сүмүүд бий болоод тэр өдгөө ингээ сүмээ задлаад нүүгээд шинэ газар бариад гэд ингээд нүүжсэн ч баримтууд бас байна. Тэгэхээр зэрэг өргөөний үеиг бол юу вэ? Зүгээр манай энэ Улаанбаатар хотын удирдлагууд тухайн үед энэ Улаанбаатар хот байсан газар гэдэг ингээд чивтэр дөрөвчийн дугаар дээр нэг 21 нүүсэн 28 нүүсэн гэд яриад ирсэн шүү дээ. Тэр нүүдлүүд өөр юм бас учир шалтгаантай харагдаад байгаа. Би бол 21 28 мөн бараг 30 гарсан 30-аас цаашаа давсан байх гэж хэлэх гээд байгаа. Хоёлын дээр дахиад нэг эсрэг юм хэлж гэж бас бодлоо гэдэг шиг. Энэ ер нь бол юу яасан баг юм да. Хараад байхад бол энэ ширээ цагаан нуураасаа гадна тэр чинь нэг гэрүүд нүүж байгаа юм чинь олон л нүүсэн байх бүгдийг тэмдэглэж ийсэн ч юм уу. Судар өчгт бүгдийг тэмдэглэж ийсэн юм одоо бүрэн ч юм уу үгүй ч юм уу гэдгийг нь бол хэлж мэдэггүй. Ямар ч байсан гэсэн ер нь бол 1654 онд ухаа төхний хийдийг байгуулж эхэлсэн байгаа юм. За одоо энэ хан хинтийн уулын ингэрт байгаа сардгийн хийдийг барьж эхэлсэн байгаа. Ер нь сардгийн хийд дээр бол их хүрээ гэдэг нэр анх дурддагцсан гэж. Ингээд барьж исэн чинь халахвардын дан эхэлчихэж байгаа байхгүй. За ингээд халахвардын дан эхлээд өндөр гэгийн чинь Төв аймгийн за энэ Баян сумын нутагт байдаг үлүүдээ өгөөмөр гэдэг газар хэсэг байрлаж байгаа дан эхэлж байхад за тэгээд ордын цэрэг бүр тавшаад ирэхээр нь цаашаага Сөндийн нутаг руу зүхтаагаад явсан баг. Тэгээд манайх чинь нөгөө тэрийн ерөөсөө түүхэндээ бичихгүй баг. За би ер нь зүгээр ингээд унсан юмнаас харахад лав хоёр газар байсан байд таарах гэдэг. Сөндийн нутагт очисон гэхээр Сөндөд газар байсан байд таарах гэдэг тийм. Нөгөө Жавзан дамбын өргөө маань. Дараа нь 1691 онд нөгөө Долон нуурт Манжийг дагсан ёслол үйлдсэн. Тэгэхэд өндөр гэгийн тэнд очисон гэхээр өндөр гэгийн өргөө Долон нуурт бас нэг хэсэг байсан байх гэдэг. Эн чинь 1700 онд буцаж ирж байгаа шүү дээ. 12 жилийн дараа буцаж ирж байгаа юм баггүй. Долон нуур одоогийн байршлаар Өвөр Монголын одоо
Хөх хотоос наашаага. Тэгээд тэрэн дотор 12 жилийн дотор хэдэн удаа нүүснийг судалмаар л байгаа юм. Яг тэнд очиод заавал мэлхий чулуу тавиад Улаанбаатарт энд байсан ингээд ивэл улс төрийн асуудал болох бах тий. Зүгээр ер нь тэгтээ судалгааны үндсэн дээр бас гаргачихад бол буруудахгүй шүү дээ. Сүндэд тэнд хэсэг байж байгаа, дараа нь энд байж байгаа ч гэдэг юм уу ингээд тэр өвөр Монголын нутагт нэг төдөө удаа нүүжээ гэж. Нөгөө талын улс төрөөрөө бас зөв юм шиг бас тий. Энд Монголын нутаг бол нөгөөд нь ш тэр хүн чинь. За тэгээ 1700 онд нөгөө халгаардын дан дуусаад галдан бошигт цохигдоод тэгээд өндөргөгийн буцаж ирж байгаа юм л да. Гэхдээ тэрнээс өмнө нэг зүйл хэлгээ мартсан байна. Манай хүн чинь нөгөө нэг Далайлам хүлээн зөвшөөрөхөөр явсан гэдэг. Тэгжсэн шүү дээ 1650 онд хүлээн зөвшөөрөгдөд тэгээ 51 онд нутаг буцаж ирж байгаа юм л да. Тэгтээ манай хүн чинь 40-од билүүдээ төвд лам дагуулж ирсэн байна. Тэгээ тэр нь ингээд шашныхаа одоо чиглэлийн ухаанаар мэрэгдсэн улсууд авчирсан болтой юм шиг байна. Тэгээд мань хүн чинь хүрээнд одоо өргөөндөө хамгийн анхны 7 аймгийг үүсгэж бий болгож байгаа. Аймаг гэдэг нь одоо нөгөө бидний одоогийн аймаг биш л дээ. Одоо бид нар юу гэж ойлгох ёстой юм гэхээр одоо Улаанбаатарын хэмжээнд бол хороо гэж хэлж байна. Одоо Жасын аймаг гэвэл тэр одоо өргөөний санхүү санхүүж биш юм хангамжийн асуудлыг хариуцж идэг гэх юм уу та. Эдийн засгийн асуудлыг хариуцж идэг. Санган аймаг гэхлээр санхүү мөнгийн хариуцж идэг. Зоогон аймаг гэхээр хүнс хоолыг хариуцж идэг ч гэдэг юм уу. За тэгээд Амдуу нарын аймаг гэж байгаа. Амдуу нар гэдэг нь төвдийн Амдуу мужийн нэрээр юм шиг хүн тэр нөгөө ирсэн л ам нар нь төвдөөс байдаг ч юм уу. За тэгээд Хүүхэн ноёны аймаг, Дархан өргүүлийн аймаг лөө ингээд нөгөө анхны 7 аймаг үүсч бий болж байгаа юм л да. Шашны захиргаа мөн. Тэгээ шашны хорны захиргаа. Хороо орно. За. Гэж одоо ойлгох юм уу да. Нөгөө хүмүүст ойлгомжтой байх үүднээс. Тэгээд дараа нь ерөнхийдөө өвөр Монголоос буцаж ирснийхээ дараа 1700 оноос хойш ерөнхийдөө бол за одоо суурин сүм хийд барих ажил руу өндөргийн нэлийн шуурхайлж орсон харагдаад байна. Энэ 1706 онд одоо энэ Архангай аймгийн төвшөөлөх сумын нутагт Эрдэнэ толгой гэдэг газар хамгийн анхны Батцаа гэж дуган барьж эхэлсэн. За энд нэг 10-аад жил байсан байгаа дугнаа барьж бариад тэгээд тэнд байж байгаа нүүс нь бол би юутай холбоотой юм бол гэж хараад байгаа юм гэхлээр энэ Эрдэнэ толгой гэдэг газар нь далайн түвшнээс 1700 м өндөр өргөгдсөн уулархаг бүс. Тэгэхээр тэрэн дотор ингэж хот болж өргөжөхөд их төвтэй байсан болов гэж бодогдоод байгаа. Хоёрдугаарт тэгээд нөгөө очиод ингээд сууршчихлаар тодорхой хугацааны дараа тэр хавийнхаа модыг барна тий тэр чинь тэр үеч одоо модл төлдөг байсан чинь. За тэгээд 1719 онд Сэлэнг аймаг руу одоогийн Сэлэнг аймгийн Ерөө сум руу Дааган дэл гэдэг газар очиж буусан баг. Энэ дээр нэг сони юм анзаарагдаад байгаа. Ер нь 1730-аад он хүртэл Сэлэнг тэр хаваар нүгэд байгаад байгаа байхгүй. Тэгээ 30-аад оноос хойшоо төвийн нутг руу буцаж орж ирж байгаа. Тэрийг би юутай холбож ойлгоод байна гэхэлэр 1727 оны буурын хилцээр байгуулагдахаас өмнө ер нь Буруудын нутгаа Түшээ тааныхан чинь манай нутаг гэж бодоод байгаа шүү дээ. Яг нэг хэд орс ирч гисэн л байгаа болохоос биш. Энэ бол манай Түшээ тааны нутаг гэд. Тэгээ ингээ харах юм бол ерөнхийдөө өндөргийн маань одоо тэр нутгийнхаа жоохон хойтолд тэгтээ өөрийгөө хил дээр байна гэж бодохгүй байхгүй. Хил татагдаагүй юм чинь. За тэгээ мань хүн чинь тэр юуны Ерөө сумын нутаг Дааган дэл гэдэг газар энэ бараг хилээс хэдхэн километр зайтай одоогийн хилнээс. Тэнд нэг хэсэг байж байгаа. Дараа нь Усан сэр голын эрэг гэдэг энэ бас Сэлэнгийн хушаат байгаа газар. Тэнд нэг хэсэг байж байгаа юм. Гэх мэтэр тэгээд дараа нь одоо энэ Сэлэнгийн аймгийн Амар Бясалхалт хийд байгаа. Энд чи юу вэ? Зүүн бүрэн юу? Зүүн бүрэн сумын нутаг. Одоогийн Ивэн гол гэж.
тэр голын эрэг дээр нэг хэсэг байгаа юм. Иймэрхүү байршлууд баригдаад байгаад байгаа. Нүүж байгаа нүүдлүүд. Тэгээ ерөнхийдөө л нутгийн хойтлоор. Ойр түүний үед нэг юм асуу. Ингээд 1639-с 1706 оны хоорондох нүүдлүүд нь дандаа ойрдуудаас зүгтсэн нүүдлүүд болох гэдэг л да. Тэгж ойлгож болох уу? Эсвэл өөр шалтгаантай нүүдлүүд юм уу? Мэдээж тэр даан эхлэхээр бол зүгтсэн л да тэр чинь. Дайн байлдаан болж юм чинь зүгтахгүй гэд хайчихв. Дараа нь буцаад ирсний дараа одоо жишээлбэл Эрдэнэ 100 бодвол одоо ингээд нөгөө шарын хийд болтол нийлэн цаг орсон баг. Эрдэнэ 100 үед. Тэр чинь лам нар нь байж байгаа юм чи тээ. Тэгээд тэнд шарын лам нар. За тэгээд шар улааны зөрчил ерөнхийдөө жоохон арилах маягийн болж та богддоо бүгдээрээ загнагддаг болох хүртэл бас тодорхой хэмжээний цаг орж байгаа шүү дээ. Тэр хооронд нөгөө өргөч нь ингээл жоохон зайтай дуу нүгээд байгаа байхгүй. Хоёрдугаарт бас тэр нүгээд байгаа ч амар байсан. Тэгээд шинэ хийд одоо сүүлд үүсэж чинь өндөргийн нас орсны дараа барьсан хийдэлтэй сардын хийдийг бол сэргээхэд их цаг орохоор байсан гэх мэтэр. Тэгэхээр зэрэг тэр нутгийн хойтлоор нүгүүдээс юм анзаарагдаад байгаа. Дараа нь 1727 онд Манж Орсын хооронд буурын хилцээр гэж байгуулагдсан. Буурын хилцээр дээр чи тэр нөгөө Монголын хойд хэл хэрхэн бүрдсэн бэ гэдэг дугаар дээр энэ тухай их тодорхой ярьсан шүү дээ. Буурын хилцээр дээр бол бидний одоо Улаанбаатар хотынхны хувьд хамааралтай нэг том шийд гарсан байна. Буурын хилцээр дээр хэрвээ санаж байгаа бол за энэ хойд хэлийг тодорхойлно гэдэг 2 хягтаас 2 тийш нь нөгөө юу Манж Орс Монгол 3-ын одоо нэг баг гараад ингээд хэлийн овоо тавьж явсан байна. Нэг том шийдэл. Хоёр дахь том шийдэл нь юу байсан бэ гэхээр ерөөсөө энэ Оростой хийх худалдааг 2 цэгтэл хийнэ гэж тохирсон байна. Нэг нь хягтад хий, нөгөөх нь Жавцан дамбын хүрээнд хийнэ гэж. Яг л нөгөө Жавцан дамбын хүрээ гэдэг чинь олон хүн цуглддаг газар. Тэгээд тийм зах зээл өөрөө одоо урсгалаараа бий болж шít. Тэгэхээр зэрэг худалдаа тэнд ирэх нь ойлгомжтой. Тэгэхэд эн чинь ингээд нөгөө нэг хягтаас Бээжин орох зам дээр байдаг худалдааны нэг том цэг болчихж байгаа үз. Эндээс нь одоо Хятадын нутгаас худалдаачд ирдэг, эндээс нь Оросууд ирдэг том цэг болчихлоор нөгөө хүрээ маань одоо юу гэдгийг Алтай нуруу руу ч юм уу эсвэл өөрхөн хар хорин руу ч юм уу нүүж болохоо болчихж байгаа юм. Тэгээ ингээд энэ худалдааны замын дагуу яхаа зөндөөл нүүж байгаа. Гэхдээ энэ худалдааны замаас нэх хэлбихгүй ерөнхийдөө Төв аймгийн нутгаар нүүгэж эхэлж байгаа юм. Тэр нүүдлийг ангилах одоо 21-с 28 нүүдлийг ангилах боломжууд байх шиг тохиолбол тэр улс төрийн шалтгаантай эсвэл геополитикийн шалтгаантай дээр нь экологийн нөхцөл байдалтай холбоотой ч гэдэг юм одоо эсвэл мал аж ахуйн зорилго. За тэгээ худалдааны зорилгоор ч гэдэг юм уу тийм хуваах боломжууд байна уу? Улс төрийн шалтгаантай нүүдлүүд бас харагдаад байгаа. Ягаад гэвэл тэр сэлэнгэр нүгүүд энэ гэсэн шүү дээ тий. Бүр зарим усан сэр дааган дэлийн төрөгч бүр хилдэ орхон. Тэрэнд бол Эчин нургуу номон дээр манжуудын их таагүй байсан гэж. За аргагүй л дээ нөгөө халахын бүх хүмүүсийн сэтгэл санааг захирж байгаа богд нь ингээд Оросын хилийн хажууд байгаад ахаар нөгөөдөл ч бас хардсан шүү дээ тий. Асуудал үүсгэхлээр нөгөө чинь гад цэсрээд Оросын хилийн цаанд гарчих үйдэй ч гэдэг юм уу. Тийм байсан. Тийм учраас ер нь нутгийн гүнлүү татах бодлого гаргасан болов уу гэж тиймэрхүү санаа цохолзуулсан байна лээ. Хоёрдугаарт зүгээр нэг газараа нэг их удахгүй ингээд наашаашаа нүгэд байгаа тэр энэ хүрээний нүүдэлтэй холбоотой эн чинь 1728 оноос эхлээд хүрээнд манжийн заргаж сууж эхэлж байгаа. Яг бол нөгөө худалдаачд их олноор ирээд хоорондоо мэдээж маргаан өссөн шүү дээ. Тэр маргааны заргыг тасалж яхахын тулд нэг манжийн төвшмөлөр хэрэгтэй болно. 1758 оноос энд хүрээний амбан сайд гэж томилж байгаа. Анхны амбан Монгол сайд байгаа шүү. Монгол хүн тавьсан байгаа. За тэгээд засаг захиргааны бүтц үжээ сууж эхэлж штэ тий. Уул нь манжийн үеийн Монголын засаг захиргааны төв бол улаастай хот байсан штэ. Энийг ч өвтөр ярьж байсан. Тэнд манжийн жанжаа амбан суудаг гэж. Тэрийг бас логик зөв ойлгож болох юм байна. Яг гэвэл нөгөө баруун хил эн чинь цаашаа гадаад улстай хэлж байгаа баруун хил нь хилтэй ойрхон жанжаа амбан сууж штэ. Хүрээ бол яг нөгөө Жавцанда бутагт суудаг газар байсан. Тэгсэн аажимда хүрээ маань өргөжөөд
том худалдааны төв нэг талаас болоод нөгөө талаас бол хүрээнд богд явзандаа мутагтаа дагаад Монголын улс төрийн амьдралын төв болж хуурж эхэлж байгаа байхгүй. Ингээд нэг хоёр параллел юм яваад байгаа. Тэгээд Манжин амбан суугаад эхлэнгүүт нөгөө хүрээ чинь дураараа нүгж болох болчихж байгаа. Тийм учраас нөгөө Манжин амбанд өргөсөн бичгүүд байгаа. Одоо ингээд бид нар нүүх боллоо. Одоо ийм шалтгаантай гэх. Тэгээд тэн дээр бол газар нутаг илэгдсэн учраас гэсэн шалтгаан их олон дурддагдж байгаа. Тэгэхээр тэр чинь нэг экологийн нөхцөл байдал хүндрэлээ. Одоо энэс бэлчээр талхлагдлаа. Бэлчээрг боллоо. Одоо жишээл 1772 онд хийсэн нүүдэлтэй Манжин амбанд хийсэн тайлбар гэсэн чинь 10 жил болоод одоо газар орон цөм хуучирч ариунгүй шороо ус хүнд асар зохихгүй боллоо. Хутагт нас залуу биеийг сувлах нь маш чухал бөгөөд ойр тойрон газрын мод цөм түлж бараад олон лам нарын аж төрөхөд тун тусгүй тул өөр нэгэн сайн ариун газрыг үзээд хүрээг хуучин ёсоор шилжүүлэн суулгавал болох ажаа мүү гэж маш тодорхой хэлж байгаа биз. Модоо түлээд дуусчлаа. Шороо бохирдчлоо. Ус бохирдчлоо. Тэгээд одоо эн чинь хутагтын биеинд муугар нөлөөлөх гэдэг юм аа гэдэг. Тэгээд ингээд нүүгээд байгаа байхгүй. Ийм тайлбарууд байгаа. Албан ёсны түүхтэр төв халах чинь Манжин иргэшилд хэдэн онд орсон гэж тооцогддог лээ. Гэхдээ энэ чинь 1691 оны 7 нуурын чуулган шүү дээ. Гэтэл яг таны сайн хэлсэн дээр нэг зүйл Амбан сайд 1758 оноос хойш хүрээн дээр суудаг. Амбан сайд. Тий. Гэвэл энэ хугацаагаар тэр халахууд Манжин иргэшилд орсон гэдэг байдлаар тооцож болохгүй юм. Зүг тийм нэг маргантаас яа л гэж юу юм шүү дээ. Манж амбан чинь улаастай сууж байгаа шүү дээ. Зөвхөн хүрээ чинь тэр үед жижиг өвтөр газар байсан учраас эхлээд амбан томилохгүй байжгаад тэгээд дараа нь хүссэн хүсээгүй хүрээ чинь бүр ядаж одоо Түшээт хаан Сэцэн хаан аймаг хоёрын улс төрийн төв нь болоод хувирчиж байгаа байхгүй. Нөгөө богд явцандаа мутагтаа дагаад богдод мөргөн гэд халахтаа яра хүрээ рүү явцгаадаг. За тэгээд нөгөө хүрээгээ дагаад нөгөө том ноёдуудыг чинь өргөн хүрээндээ бий болж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь зүүдээ бүр хороо болж хувирж байгаа. Нилээн сүүл рүүгээ. Эхэндээ бол одоо ингээд богдын хажууд нөгөө ноёнч очиж нэг хэдэн сар ч юм уу байх шаардлагатай учраас нэг өргөө гэж нэг юм байгуулаад тэгэл тэрэн дараа нь ингээ хашаа өргөжөөл гэдэг ч юм уу. Ингээ эренгүүт нөгөө Манжууд хоёр хамгийн гол шалтгаан худалдаа эрс нэмэгдчихсэн. Тэгээд тэн чин зарга хөөрөг гарч байгаа юм. За тэгээд иргэдийнхэн асуудлыг зохицуулах асуудал үүсэж байгаа юм. Одоо хадгалахад бие үнэлэх асуудал одоо зохицуулах гэдэг ингээд олон асуудал үүсэн шүү дээ. Та ямар сайн мэдээ. Тэн чин дүүгэн баримт байхгүй шүү. Юу гэсэн үг байхгүй. Өөрөө логикоор ойлгомжтой шүү дээ. Хүрээ гэдэг чинь бөөн лам нар байгаа үстэй. За. Дандаа ирчүүч шүү дээ. За. Одоо гэлэн маань үйл шавганцнар байдаг үстэй. За. Одоо бэлгийн харилцааны нас нь өнгөрцөн хүмүүс гэсэн үстэй. Тэгээд дээрэс нь хятадуудыг чинь ихнэр авч Монголын нутагт орохын зөвшөөрдөггүйсэн шүү дээ. Ихнэртэйгээ ирэхин зөвшөөрөхгүй. Энд Монголд ихнэр авахын зөвшөөрөхгүй. Чи тэр энийг нэг дугаар дээр ярьсан шүү дээ. Монгол хүнтэй суугаар гэдэг бас. Тэгээ чи одоо ингээд 20-30 мянган ирчүүд цуглачаар чинь зах зээл мөн бүтцтэй. Тэгээ тэр Шанзуйн яамнаас гаргаж байгаа одоо захирамжуудыг үзэхэд бол ер нь бас нэг ихний чухал асуудлуудын нэг нь энэ асуудал болоод байгаа хгүй. Би ч юм тэр юу яач бүр 1673 онд хүрээний Шанзуйс гаргасан бичигт үүнээс хойш хүрээний лам нар хэн хүн хүрээний гаднах харчуудын хашааны газар явж хонвол болохгүй. Хүрээний гаднах харчууд хэсэг хашаад маамааны гаднах харчуудын эмс охид хүрээний дотор ба лам нарын хашаанд явбал болохгүй гэсэн ийм бүр 1673 оноос эхлээд асуудал үүсчихэж байгаа юм. Тэгээ энийг бол маш хатуу журмалдаг байсан байгаа. Ерөөсөө тэр чи мэдээж хүрээний хийдэд ах トゥ нарын шавлан суучгаар ч одоо ээж нь эгч нь дүүн ч юм уу эргэж ирнэ штэ. Тэгэхээр тэдрийг ерөөсөө юунд оруулах хүрээ рүү нэвтрүүлэхгүй. Горооны гадуур л байна эмэгтэйчүүд. Тэгээд ерөөсөө жилд 2 өдөр цагаан сарын шинийн 14 3 өдөр хүрээ цам хараадаг өдөр. Тэгээд цагаан сарын шинийн 14-нд өвлийн дунд сарын шинийн 9 гэж ийм 3 өдөр л хүрээний дотор нэвтэрч антайхтуудыг уулзах зөвшөөрлөгдөг. Тэр чинь 20 дугаар зуунд гандан саяхныг хүртэл тийм байсан. Тий. Тэгээд дээр үесээ эхлээд 100 гаруй жил. Тий. Тэгээд
орж одоо бүр аргагүй уулзах шалтгаан байж болно шүү дээ тий. Одоо бүү мэд хүүхдийн бие өвчтэй байна. Би орж нэг уулзаад хоол унд өгөөдгий гэдэг ч юм уу. Тэгэх юм бол гандангийн цагтаа гэж цагаан жинстэй цагтаа 2 цагтаа нэг юм хүнийг дагаж ороод уулзуулаад тэгээд тэр эмгтэйг буцаж авч гардаг. Бүр тийм хатуу журамтай байсан байгаа. Тэгээд харчуудын хороогоор хамаагүй тэнхийн булдур гандангийн цагтаа чи эргүүд хийж явдаг. Тэгээд харчуудын хороогоор хонсон лам нарыг барьж авдаг. Баригдснууд нь бол 30-аас 60 хоног хүзүүнд нь дөнгө зүүж одоо олонний газар явуулдаг. Хүрээ тойруулж майдар 1000 удаа эргүүлдэг ч гэдэг юм уу. Ийм шийтгэлүүд оноодаг. Бүр тэр байтугай дуу гарсан байсан байгаа штэ. Хороогоор бол хориотой шүү, хоноод баригдвал хогчин шүү, сэлбийг өгсвөл сэрүүхэн шүү, сэрэлгүй баригдвал хогчин шүү гэж энэ ч одоо агуулгаараа байгаа биз дээ. За. Тэгээд тэрнээс гадна тусдаа сэдв болгож болох юм байна. За одоо энийг ч яг их судар мудар юм хэцүү дээ. Тэгээд тэр майманы хотод байгаа хятадууд ч бас л өөрхий физиологийн хэрэгцээтэй л хүмүүс байсан байгаа шүү дээ тий. Тэгээд энэ асуудал бол байснаггүй л байсан л та. Үзэгчдэд тодорхой ойлгох үүднээс одоо тэр ягаад манжууд улаастаа дамбангаа эхлээд байгуулад монголчуудын нийслэл гэж тооцогдож байгаа өргөөг тооцохгүй дараа нь байгуулж байгаа юм. Ягаад улаастаа гэж? Би бол 2 шалтгаан байна гэж харж байгаа. Нэгдүгüүрт бол улаастай бол цаашаага баруун Монголтой ойрхон нутаг. Тэр үеийн манжийн захиргаанд байгаа Монгол улс гэдгийг бид нар одоогийн Монгол улсынхаа хэлээр бодож болохгүй. Тэр үеийн манжийн захиргаанд байгаа Монгол гэдэг чинь бол цаашаага ховдын эзгар чинь сүүлд нь алтай эзгар гэд тасцсан болохоос биш. Одоо ховдын эзгар гэдэг бол цаашаага нэлийн өргөн 2 дахин том нутаг байсан шүү дээ. Тэгээд тэрний сааталт нь Шинжааны нутаг байгаа Шинжааны нутаг тэр үед бол тэр одоо мустмаа шашинтангууд нэг сууршаагүй торгуудын нүүдэл болоод буцаж ирсэн одоо халимаг торгууд дөрвөд ойрдуудыг буцаагаад тэр Шинжаанд нь одоо сууршуулчихсан ийм үе байсан. Тийм учраас зүгээр ингээ харах юм бол тэр үеийн нутгаар харах юм бол улаастай чинь Монгол нутгийн төв байгаа даа. Тийм ээ. Чи нутгийн өөрийнхөө харьяа нутгийн зүүн захт нь одоо төвөө байгуулахгүй шүү дээ тий. Хоёр дахь шалтгаан нь бол бас мэдээж өндөр гэгэнийг нөлөөтэй өндөр гэгийн ч ер нь цаашдаа богдууд нь бол нөлөөтэй болох юм байна гэдгийг манжийн төр хараагүй биш харж л байсан байж таарна. Тийм учраас тэр юугаа энийг улс төрийн төв болгох процессыг жоохон удаашруулах бодлого байсан болов уу гэж надад харагдаад байна. Тэгээ сүүлд нь арга байх бод ингээд хөдөлთა арилжааны юм олшроод хүн ам нь олшроод тэгээд ингээд Монголын аймагуудын төлөөллийн газрууд хүсөөсөөгүй ингээд энэ хүрээнд бий болоод энэ богдыг дойроод улс төрийн бөөгнөрл үүсээд эхлэнгүүт энийг ер нь харж явах хэрэгтэй байна гэдэг амбан сайд томилж байгаа хүн анхны амбан Монгол хүн томилсон гэдээ би чимдэлж байсан. Ерөөсө 3-4 жилийн дараа хажууд нь дэд амбан гэд манж хүн томилчихж байгаа. Тэр чинь нөгөө нүд чигч явж штэ тий. Тэгээд 1-2 амбан гэ дараанаас эхлээд ерөөсө жинхэнэ амбангийн одоо манж амбан томилдог болгоод хувирчихсан байсан байгаа юм л да. Тэгэхээр зэрэг хүрээнд ерөнхийдөө жоохон эсэргүүцлийн төв цугларж ийна гэдгийг бол их дээр үеэс манжууд мэдэрж ийсэн юм байна гэж харагдах байна. Нэг зүйлийг энд хэлмээр манай түүхчдийн нэг бас нэлээд судлах хэрэгтэй байна. Энд чи бүр өргөөний үеэс эхлээд одоо Жавзан дамбын өргөөнд бол баруун өргөө гэж нэг юм заавал байгаад байна. Баруун өргөөнд болохоор Автайсан хааны голомт байдаг. Тэгэхээр эн чинь нэг талаас шашны төв болж ингэж үүсэж байгаа юм шиг харагдаж байгаа боловч Монгол нөгөө тусгаар тогтнолоо алдаад манжийн харьяанд орчихсон хойнч гэсэн Монголын төрийн голомтыг хадгалж яваад байгаа байхгүй. Бас. Тэгэхээр зэрэг ер нь л анханасаа нэг тийм улс төрийн төв байх шинжийг агуулж ирсэн л та. За нөгөө өргөө ба хүрээ гэдэг үгээ эргээд орё. Нүүдлэхээр одоо нэг ганц 2 айл ч юм уу нийлээд ганц 2 айл нэг тэмээ дэрэг болоод ингээд нүвчдэггүй юм чинь зохион байгуулалтаа бас нэлээд нүсрэн болдог байсан байлгүй дээ. Хот бүлүтэн
монголчуудын хот нүүж байна шүү дээ. Тэгнэлтэй энэ ч одоо 1700-аад оны үед богдын шавь гэдгийг бол тоолоход 3786 өрх 17 мянган хүн байсан гэж тоолсон байна. Гэтэл 1825 онд нэг 100 жилийн дотор гэсэн үг шүү дээ, тий. 16653 өрх 83687 хүн болоод өргөсчихөж байгаа. Хэдэн жилийн хугацаанд вэ? 100 жилийн хугацаанд. 100 жилийн хугацаанд. Тэгэхээр зэрэг эн чинь нөгөө хүрээ чинь улмал томроод байна гэсэн үг шүү дээ. Тэгээд томроод тэгээд цаашдаа нөгөө нүүхэд бэрхшээлтэй болсон гэдгийг одоо харж эхлэхэд нэг баримтал би хэлье тэхүү. 1777 онд энэ одоо хүү мандал биш үү манай нөгөө хүйдлэн худдаг. Хүйдлэн худгаас сэлб голын ирэг рүү хүрээг нүүлгэсэн баг. Тэгэхэд байж тээ харьяа шавнараас татсан татварыг сонсох юм бол за цай 3389 ширхэг гэчээд тэмээ 20475. Тэрнээс 1115 энэ хомтой. Үхэр 178336 түүнээс 1050 эмээл ширдэг аргамжтай. За ачигч хүн 990-ийг сарын хүнстэйгээр модны дархан 30-ыг төмрийн дархан 15-ыг 2 сарын хүнстэйгээр дайчлан татварлах ийм шийдвэр гаргаж ирсэн. Тэгэхээр эн чинь амар нүсэр нүүдэл болж эхэлж байгаа байхгүй. Ер нь цаашдаа нэг тийм олон нүгүүд байх боломжгүй болж ирэл гэсэн үг л дээ. Энэ яг ер нь бол Алтан дэвшийн хөндөд бол 1747 онд одоо энэ Улаанбаатар байгаа хөндөд нүүж суурсан. Тэрнээс өмнө бол ингээд Төв аймгийн нутагт хэд хэдэн газар нүүж хагаад тэгээд 1747 онд Алтан дэвшийн хөндөд ирж сууршчаад тэгээд дараа нь нүүдлүүд нь бол хөндөй дотроо тэр үуч нөгөө хүрээний нэг том биш байсан л та. Тэгээ хөндөй дотроо одоо юу гэдгийг улаастай амруудыг нүгээл одоо энэ шиг баян амгалан авируудыг нүгээл хүйдлэн өдгөрөөнийг нүгээл ингээ яваад богны нүүдэлтэй зүгээр жижиг баг. Тэгээ одоо холын нүүдлгүй болж эхэлж байгаа. Гэхдээ нүүдэл мөн шүү дээ. Тэр үед чи ямар Улаанбаатар хот шиг юм байсан юм биш үү? Нэг ийм юм анзаарагдаад байна. За тэгээд одоо хүрээний үе гэдэг нь өргөний үеэс юугаараа ялгаатай болоод тэгээд зүгээр л ингээд сууршнал болчихсон гэсэн үг юм. Гэхдээ хүрээний үе гэдэг чинь нөгөө нүүхэд хэцүү боллоо гэд би ярьсан шүү дээ. Тэгээд энэ 1700-аад оны үеэс эхлээд энэ сүм хийдүүд нь энэ тэнд баригдаад эхэлж байгаа байхгүй. За би одоо энэ он саруудын гэл хараадах юм. Зарим цэжрэмдэг. За дамт аржаалын хийд бол 1759-өөс 65 онд энэ баригдсан байна. Энэ одоо сэлхголын бэлчээр дээр байсан. Дасчаанхорлон хийд гэж энэ шативлангийн амд, шативлангийн хийд гэж нэрлэгддэг. За тэгээд ноён хурлын хийд энэ дандаа 1730-40-од оны үед л баригдаад байгаа хийдүүд багхгүй. Тэгээд ингээд нөгөө ийм том туупын одоо нүүж болохгүй тоосхон хийдүүд баригдаад эхэлж штеп. Тэгээ ирэхээр нөгөө богдын өргөө нүүрэн нүүдэг, бусдууд нь нүүдгүй болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ 1800 он гараад ирэхээр гандан хийд баригдаж байгаа юм. Тэгээ тэр үеийн одоо 1800 оны үеийн өргөө гарах юм бол 3 том төвлөрлөлттэй. Нэг нь бол одоо энэ зүүн хүрээ гэж. Зүүн хүрээ дээр бол Дичин галмын хийд гэж тэгээ богдын шар ордон байдаг. За тэгээ тэрийгээ тойроод ингээ хороо хашаанууд ингэж байдаг. Тэгээд тэн дээр чинь нөгөө нэг анхны 7 аймаг би ярьж ирсэн шүү дээ. Сангайн, Жассын, Зоогон гэдэг ингэжсэн. Тэр нь 30 аймаг болж өргөжөөд одоо Дарихын аймаг, одоо юу ч гэдгийг тэр Зоржийн аймаг, энэ Зоржийн аймаг гэдэг юм. Ингээд зүүн хүрээг тойрсон нэг юм том дугуй төвлөрөл үүсэж байгаа. Тэгээ энэ том төвлөрлөө тойроод Майдэр ирээдэг том замтай. Баруун талд нь Далахын динж гэдэг одоогийн Гандан байгаа газар. Гандангийн динж гэдэг бид нэрлэдэг байгаа шүү дээ. Далахын динж гэдэг газар. Тэнд нөгөө Гандан хийдэн баригдаад Гандан хийдэд тойроод дахиад нэг төвлөрөл үүсэж байгаа. Хашаа ороотой. Зүүн талдаа одоогийн амгаланд одоо нөгөө Хятадчин ирж холилдоод байхаар нь тусад нь байршуулгээд тэгээд тэнд Элбэг амгаланд гацаа гэж одоо манай түүхэнд Маймайчин хот гэж нэрлэдэг. Тэр хотыг барьж одоо байгуулад тэнд
ер нь хятад болцоо иргэдэн сууршдаг юм байсан байгаа юм л да. Тэгээ анхны гудамжууд үүсч эхэлж байгаа. Яг бол нөгөө хороо хашаа барина штэ. Анзаарахад их сонир. Монгол хүн дандаа хаалга өмнө зүг рүү харна. Хашаанууд бас яг тийм. Одоо хүрээний зургийг манай операторууд харуулах бах. Дандаа ингээд баруунаас зүүн тийш гэж ингэж хөндлөн гудамжууд бий болж байгаа. Яг тэгвэл нөгөө хаалга өмнө зүг рүү харуулах гээд тэгээ хашаан дотроо гэр нь хойдолтой заавал байдаг. Тэ гэдэг ч юм уу. Ингэж юунууд үүсч бий болж байгаа. Тэгэд яг нэг богд нэг хэсэг баруун тал руугаа нүгэд явсан байгаа. Одоо хэсэг. Ер нь яг хөндөд дотор бас 1800 онд хэд нүүсэн. Тэгтээ нөгөө сүм хийдгүүгээр өргөөн нүгээл буцаж ирээл ингээд ингэж исэн байгаа. Тэгээд нөгөө тэр үед нь нөгөө ламдар нь бас дагад нүнгүүт. Тэрийг дагаад юу нөгөө хятад худалдаач чинь нөгөө Маймачингаас жоохон наашаа гараад тэгээ энд чинь баруун дам нургачин зүүн дам нургачин гэдэг гудамжууд ч үүсч болж байгаа. Ягаад дам нургачин гэдэг юм гэхлээр нөгөө Маймаа хотоос бараага дам нурган дээр ингэж барьж ирдэг. Тэгж худалдаа хийгээд тэгээ нөгөө дам нургаа тавьж байгаа худалдаа хийж байгаа орой болохоор дам нургаа үрг буцдаг байсан. Тэгээ тэрийг ингээд баруун дам нургачны гудамж гэдэг. Одоо эн чинь бол бөмбөр захаас захын хавьд байгаа байсан гудамж шүү дээ. Зүүн дам нургачин гэхлээр энэ сэлбийн тийшээгээ байсан. Энэ хоёр том гудамж анх үүсэж байгаа байхгүй. Энэ зүгээр 8 ачтын гудамж болж. За харьцангуй эн чинь бас хотчлт сууршил бий болоод ирэхээр эн чинь бас нэг энэ асуудлыг эрхэлдэг, цэгцэлдэг юм бүтэц зохион байгуулалт зас захиргаа яан тамх хэрэгтэй болж байна. Тэгээд тэр нь хизэнээс байгуулагдсан. Тэр нь байхгүй байж байгаа 1924-нд пэр гэдэг байгуулагдсан явчихсан. Гүү энэ ч нөгөө нэг манжи амбан жоох одоо хүрээний амбан гэж томилогдсон гэдэг жийсэн шүү дээ. Тэгэл тэр үсгэлээ нэг засаг захиргааны бүтцүүд үүсч бий болж байгаа байхгүй. Хүрээний амбан гэдэг нь одоо хүрээний айгуул зарим нь одоо шинэ анхны хотын дарга ойлгож магадгүй. Биш. Хүрээний амбан бол зүүн хоёр аймгийн хэргийг Түшээд хаан Сэцэн хааны хэргийг дээрээс нь Монгол Орсын хилийн хэргийг тэгээ хүрээний хэрэгтэй мэддэг одоо юу гэх юм бэ? Бүсийн захирагч маягийн хүн анх томилогдож бий болж байгаа. Тэгэнгүүт одоо энэ зүүн сэлбийн хэрэг дээр зүүн сэлбийн баруун хэрэг дээр амбан сайдын хороо гэж ингэж байгуулагдж эхэлж байгаа. Тэгээд тэр зүүн сэлбийн баруун хэргээс ингээд наашаага явах юм бол энд чинь том халахын ноёдуудын хороонууд бий болж эхэлж байгаа байхгүй. Одоо ингээд Сэцэн хааны хороо зүүн талдаа. За тэгээд Цэвангийн хороо гэж энэ одоо Сэцэн хааны хороо нь Арслантай гүр хав юм болов. Тэгээд Сэцэн хааны Цэвангийн хороо гэхээр нэгдүгээр имлэг тий. Тэгээд ингээд жоохон баруун тишээ гараад ирэхээр Түшээд хааныхан одоо эхэлж Засагт хаан Сайн хааны ороодууд гарч эхэлж байгаа байхгүй. Тэгээ Дайчвангийн хороо гэдэг одоо би булганы хүн учраас тэрийг айгүй сайн мэдэж байна. Энэ бол одоо энэ залуу зохион бүтээгчдийн сургууль. Тэгээ тэнд ч нөгөө Чинвангийн өргөө гэдээ байгаад байгаа шүү дээ. Тэрийгээ тойроо Дайчвангийн хороо ч гэдэг юм. Хотын аа бүст байсан биш үү? Энэ хотын аа бүст байсан байгаа. Тэгээд тэр чин дээрээс нь дагаад нөгөө нэг хүрээнд мөргөл хийх гэж бахан хоёрдаг. За тэгээд тэрийгээ дагаад бас нөгөө ядуу зүдүү болчихсон буцаж чадахгүй болцсон нөхдөө чи хүрээндээ үлдээд энд нэг халтуурны ажил хийгээд хоолоо зогоодог. Тэрийг бол хэрэмлүүд гэж нэрлэдэг байсан байна. Одоо нөгөө харьяалгүй иргэд гэх юм одоо орон нутгийн бүртгэлгүй гэх юм уу. Тэгээд жишээлбэл тэр хэрэмлийн жасаа гэж байгуулж ирсэн байна. Тэр нь одоо ингээд Сайн хааны хэрэмлүүдийг Сайн хааны хэрэмлийн жасаа одоо юуныхаа Түшээд хааныхыг бол Түшээд хааных ингээд тэгээ энэ жасаанууд нь ингэж яадаг. Тэгээ тэр үед одоо манай хотын төвөнд хамгийн анхны хаягжилт үүссэн баг. Тэгэхдээ хаягжилт нь юугаар үүссэн гэж? За. Хогоор. Тэр үед нөгөө хог хаягдлаа. Тэгээ хотыг хоёр л удаа цэвэрлдэг байсан гэж бичсэн байлээ. Жилд 2 удаа. Жилд 2 удаа. Майдар ирэхэд нэг цэвэрлдэг. Нөгөөх нь цагаан сарын шинээр гэлүү дээ. Цагаан сарын өмнө нэг цэвэрлдэг. Одоо Монгол хүн чинь юу яадаг штэ. Цагаан сарын өмнө гэрээ цэвэрлдэг штэ. Тэрнтэй адилхан. Тэгээд нөгөө ингээд хур хог нь ингээд томроод тэгээд тэрүүгээрээ баримжаа авдаг. Амбан сайдын хогны зүүн талын 3 дугаар хашаа гэдэг.
Эсвэл одоо Сэцэн хааны хогны баруун талын 2 дугаар хашаач гэдэг юм уу. Ингэж одоо яг одоогохоор бол хаяг жилт мөн байгаа үстэй. Ингэж үүсч исэн байгаа юм да. Тэгээд 2 дугаарт нөгөө зас зарга нь юу нийслэлийн асуудлыг эрхэлжсэн тэгээд манжууд бүгдийг шийдэдэг гэсэн үг болчиход байна. Агуу ер нь тэгээд нийслэлийн дотоод асуудал бол тэгэл юу ер нь шанзвын яам голцоо шийдэн штэ. Ягаад гэвэл түрүү зурган дээр харсан баг. Ерөөсөө нийслэлийн чинь бараг 90% нь нөгөө сүм үйдэг тойрсон Жасын аймагуд байгаа байхгүй. Хамаг асуудал тэнд явдаг. Тэр харчуудын хороо гэдэг нь миний сая ярьдаг тэр Цэвангийн хороо, Сэцэн хааны хороо, Сайны хааны хороо гэд энэ бол одоо ингээд нэг жижигхэн зурвас тэр зурган дээр харагдаж байгаа шүү дээ. Харчууд нь бол харьцангуй цөөхөн. Гэхдээ Мамачин гэдэг дандаа хятад байсан гэж ойлгож байна. Тэнд бас олон монголчууд амьдардаг. Ер нь зөвхөн би судалгааг харахаар 3-1 монголчууд байсан юм шиг байна. Яг бол тэр нөгөө худалдаачийн хятадуудыг чи ажлыг хийж өгөх хэрэгтэй байна. Тэрүүгээр бас нэг цалин авах хэрэгтэй байна те гэх мэтэр. Ингээд тэгээд тэр үеийн хүрээг дайрж исэн гадаадын жуулчид тэмдэглэлт их сонин зүйлээд тэмдэглэгдсэн мэт. Өдөр нь номын дуу тасардаггүй, шөнө нь нохтын дуу тасардаггүй гэж. Тэгэхээр зэрэг хүрээ маш их олон хүнтэй болоод залбин нохоо ихтэй болж ирснийг энэ харуулж байгаа. Өдөр нь номын дуу тасардаггүй гэдэг нь нөгөө их олон ламтай болоод зөвхөн сүмийн дотор багтгаа байгаад хашаандаа сууж ном урдаг. Тэгээ тэрэнд гэж их сонсогддог.